Сая өнөө өглөө өчтөр Юу гэсэн гэлээ? Жигсгийн юу? Юу гэсэн гэлээ? Гэсэн залуу хоёр нийлж нэг юм бадрах гэсэн юм аа. Тэр шиг л байна. Девочки 4-й номер. Тэгээд 10 минутад тавьчихад И ребят, можете 10-й номер отправить. Хоёр 10 гэсэн шүү дээ. Я желаю монгольским художникам Удахгүй 85 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа Монголын зураачдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроо. Бүх зүйл сайн сайхан байх болно. Залуу хүмүүс шинэ эрен үед илүү их амжилт гаргаж амьдралын хуулийн дагуу өвөг дээдсээс илүү авьяас бэлгэн ундарч байх болдог. Би тэгж хүсэж байна. Тийм ч байх болно. Хамгийн сайн сайхан бүхнийг л хүсье гэж чин сэтгэлээс хэлмээр байна. Очень много хорошего.
За яг академик сургалт бол одоо юу л дээ. Одоо асар өндөр мэрэгжлийн ур чадвар хүн солгож өгч байгаа юм бол. Гэхдээ хүн чи одоо байглаасаа цаанаасаа юу яаш та одоо ямар үндэсний соёлын өв тээгч болж төрсөн. Тэгээд яг өөрөө одоо амьдралдаа үзэж туулсан туршлага тэгэл багаасаа үзэж харсан бүх тэгэл уншсан үзсэн харсан бүх хэмжил одоо тэр уран бүтээлчүүний яг ирээдүйд юу хийгээд явахт нь нөлөөлнө. Тэрнээс актем төгсгөөр одоо яг тийм чиглэлээр дагна гэж бол байхгүй тий. Тэг яг ур чадвартай л болж байгаа. Ур чадвар бол одоо юм хүссэн юм болгоныг хийж чаддаг нэг тийм багажтай болж ин гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхдээ тэр багажийг чинь ашиглахын тулд хүн чинь эхлээд өөрөө юу хийхийг мэддэг байх. Юу хүсэж байгаа мэддэг байх хэрэгтэй. Юу хийхийг зорж байгаа мэддэг болох хэрэгтэй. Тэгээ тэрний тулд бол ер нь бол нэлээд юм үзэж харах бас аялах тэгэл ер нь зөвхөн нэлээд дотгошоогоо нэлээд өнгөх хэрэгтэй юм гэж бодсон.
Орос улсын соёлын төв болсон яг цөмөн гэж хэлж болохоор энэ Санкт-Петербург хотыг үзээд музей галерей, соёл уламжлал, түүх соёлоо яаж авч үлдсэн, яаж хадгалж байгаа энэ бүгдийг одоо танилцаад явж байгаа хувь зашаан тохиолсонд маш их баяртай. Тэгээд миний хувьд бол Эрмитажийг үзсэн, Санкт-Петербургийн одоо Русский музейг бас үзлээ. Хамгийн таалагдсан нь бол яг надад илүү ойрхон байгаа гэж хэлж болохоор нь бол Русский музей байлаа. Бидний амьдарч буй энэ цаг үе тийм ч таатай бус байна. Гэхдээ бид хүч боломжоо ашиглаж залуу уран бүтээлчидтэй тусалж чадна гэдэгт би итгэлтэй байна. Тухайлбал бүтээлч байдал хөгжиж дэвшигт нь тусалж чадна. Хэдийгээр бид өөр соёлтой ч гэлээ орчин цагтай хөл нийлүүлэн алхаж уран бүтээлчийн хувьд шинж чанар, улс орны уламжлал, өв соёлыг хадгалах нь хамгийн чухал. Би монголчуудад энийг хийх хангалттай боломж бий гэж бодож байна. Дэлхий дээр олон янзын соёл бий. Монголчуудын хувьд өөрийн өв соёл уламжлалыг хадгалж, шин цаг үе, шин нэрэнд илүү хөгжиж дэвшнэ гэж бодож байна. 80 жил гэдэг тийм урт хугацаа биш. Бид та бүхэнд чин сэтгэлээс туслахаар ирсэн билээ. Чин сэтгэлээс. Хугацаа нь хизээ вүлээ? 9 дугаар сард билүү? 9 дугаар сард болох ойн арга хэмжээнд бид та бүхэнтэй зүрх сэтгэлээрээ хамтдаа байх болно гэдгээ амлаж байна. Та бүхэндээ чин сэтгэлээс баяр хүргэе.
Монголын сууд бүтээлүүдийг ингэж өөрийн нүдээр харах тэр каталогоос үзэх хоёр тис өөр үед юм байна. Одоо ямар их хөдөлмөр тэрний бүцүүд дээр ажилласан ажиллагаа хэмжилт одоо энэ бүх юмнууд ингээд энэ бүх юмыг ингэж үзэж хараад ингээд явж байгаа. Одоо үнээр баяртай байна. Ерөнхийдөө жорж ирсэн сэтгэл бол маш өндөр байна. Дэлхийн одоо бүх ноён ориглуудыг бид ороос нь харна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд бол гайхамшигтай бөгөөд эндээс маш их зүйлийг одоо бид нар сурч авч чадж байна гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр одоо бид нар зөвхөн хэвлэлээс интернетээс зургийг хардаг эсвэл өөрийн биеэр ингээ үзээд мэдрээ те тухайн одоо уран бүтээлч болгоны зургуудаас өөр гэсэн гоё мэдрэмжүүдийг авч байгаа нь бид нарыг эргээд сэнгэлж өгч байгаамаа гэж би бол үзэж байна. Маш их одоо хөдөлмөр цаг хугацаа зарцуулж гаргасан энэ бүтээлүүдийг харахад одоо үнэхээр өшөө хөдөлмөрлөх шаардлагатай байна. Тэгээд энэ бүхнээ л одоо бүтээлдээ тусгаж гарганаа л гэж бодож байна. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж авч байна. Нэг гоё юм мэдээж Европ байхгүй зураг бас энд байж байгаа хөө санкц Эрмитажтай тийм ээ. Луу урт үзээгүй зургуудыг энд үзэж яах гэдэг чинь их сайхан байсан.
Тэгээд энэ орны өөрийн соёл гэж байна. Европоос үүссэн соёл нь тэгээд өөрсдийнх нь үнэт зүйл нь тийм ээ. Тэгээд соёл, өөрсдийнх нь илэрхийлэх онцлог. Тэгээд ер нь Санктад бол одоо маш том мэргэжлийн академи байна тийм. Өөрсдийн сургалттай, өөрсдийн школ бүхэл бүтэн бий болсон. Бахархууштай байлаа ер нь бол. Сайхан байлаа ер нь. Хэсэг уран бүтээлчтэй Монгол арт галерей, Монгол арт руу тэгээд Шовмаар бас Эрмитаж, тэгээ Оросын музей, Русский музей гэдэг тэгээ бусад сум төгөн дурсгал газар, урлагийн бүтээл, баримл тэгээд Санкт-Петербург хотын Ерепийн нэрмж дуран зургийн академи зэрэг газруудаар явж байгаа нь өөрөө уран бүтээлч хүнд маш их тийм оол зомогтой болж байна. Монгол арт рууд 2022 сулбар зургийн аяллыг мань дэмжин хамтран ажилласан байгууллагуудаа бас баярлсан талархснаа илэрхийлмээр байна. За эдгээрээс Монголын урчуудын эвлэлийн хороо за мөн бидний аяллыг дэмжиж ажилласан одоо бол группийн ерөнхий захирал одоо Болдоотартаа бас баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Олон улсын анхны бэлнэрийг өдөр одоо амжилттай хэрэгжүүлээд өндөрлөөд одоо нутгийн зүг буцах гэж байна. Тэгээд энэ удаагийн бэлнэрт бол залуу уран бүтээлч төлхөө оролцсноор бас онцлогтой. Ягаад гэвэл одоо залуу уран бүтээлчдийг хийж бүтээх, өсөд дэвжих уран бүтээлийн одоо акц дэвшилтэнд нөлөөлөх үйлс одоо дэлхийн хэмжээний музей болох Эрмитажийг өдөр одоо болон бусад одоо Русский музей, Санкт-Петербург хотын Ерепийн нэрмжт академи болон бусад олон одоо соёл урлагийн газруудаар явж үзлээ, танилцлаа. Тэгээд бэлнэр маань цаашдаа улам өргөжинд хэлэх байх гэж бас итгэж байна. Мөн тасралтгүй үргэлжлэлээсэй гэж би одоо хог хүний хувьд их бодож байна. Уран бүтээлчид тэгээд цаашдаа Монгол арт рууд бол Монголын одоо урлагийн зам үргэлж амжилттай сайхан байх болтугай. Нийт бидийг одоо дэмжиж оролцсон спонсорууд болон одоо хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа амжилтыг хүсэж одоо Санкт-Петербург хотын бэлнэр амжилттай болсон шүү гэдгийг бас хэлмээр байна.